Сайн байцгаана уу үзэгчдээ Daгийн channel байна. За өнөөдрийн уншлагаараа та бүхэндээ хайрын уншлага хийгэж бодлоо. За тэгээд та бүхний одоогийн хайр дурлалын амьдрал нь ямар байгаа вэ? Мөн ирэх 3 сарын хайрынх нь амьдралын төлөвийг харж өгье гэж бодлоо. Та бүхэн өөрт хамгийн их таалагдж байгаа нэг хөзрөө сонгоод тэгээд бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу? Нэгдүгээр группийг сонгосон үзэгчид минь. За тэгээд энэ хөзрийг сонгосон үзэгчдийн болохоор энергийн бойл харахтаа угаасаа энэ Five of Pentacles үзүүрчин болохоор ер нь л жоохон ганцаарцсан орхигдсан мэдрэмжийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр одоо хайр сэтгэлийн байдлыг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогоор ганц би байгаа ч юм уу эсвэл хайртай хүнээсээ төр холдсон байгаа. Тийм энерги мэдрэгдэж байна. Тэгээд бас энэ Rose Quartz чинь болохоор өөрийгөө хайрлах, ингээд амгалан тайван байх тийм ээ. Өөртөө сайн сайхныг дуудах ийм гоё утгатай кристалл байдаг. Тэгэхээр одоогоор болохоор жоохон ганцаарцсан мэдрэмжтэй байна. Бас өөрийгөө хайрлах, өөртөөгөө хамт байж, өөртөө цаг гаргах энэ бүхнийг бас илэрхийлж болно. Тэгэхээр одоогоор хосгүй байгаа ч юм уу, хосоосоо төр салсан байгаа л өөрийгөө хайрлаад өөртөөгөө цагийг өнгөрөөгөөрэй гэсэн мессеж бас гарч ирж байна гэж бодож байна. За тэгээ үндсэн уншлагатаа оръё. За нэгдүгээр группийн маань хосын харилцаа нь ямар байгаа вэ? За шууд Seven of Swords ирэглээ. Knight of Swords ирэж байна. За жоохон хүндхэн байгаа гэж магадгүй. Жоохон юутэй хэмтэй, зөрчилтэй. Одоо ямар нэгэн харилцаанд байгаа бол зөрчилтэй байна. Эсвэл ганц би байгаа бол хин нэгэнтэй муудад салсан ч юм уу те. Тиймэрхүү байгаа өнгөс бас одоогоор харагдаж байна. Гэтэ цааш хөзөр юу гэхийг нь төлөө олж мэдъя. Шууд ихний энерги бол ингэж бочрлцаа. King of Swords. За өшөө сайн хөзрөө харъя. Six of Cups. Wow. Ер нь бол хайр сэтгэл жоохон асуудалтай байгааг илэрхийлж байна л да. Ямар нэгэн хэрүүл маргаантай байгаад хайр сэтгэл бууж өгсөн ч юм уу те. Одоогоор салсан байх тун боломжтой. Манай нэгдүгээр группийг сонгож орж ирсэн үзэгчд маань тийм мессеж бол надад харагдаж байна. За ингээд Six of Wands. Ингээд Six of Wands гэдэг хүзөрчин өөрөө ингээд 50 амгалан ингээд одоо тэр Америк одоо зөрчил маргаан одоо санаа нийцэхгүй байгаа зүйлээсээ ингээд ингэж эрэг гараад ирэх юм бол ингээд явж байгаа тийм ээ. Алхуурхан тэр сүрэг байдлыг орхиж байгааг ер нь л илэрхийлдэг. Тэгэхээр эргээд ингээ харахаар одоогоор энэ ингээд ийм жоохон сүрэг байдлаас хараахан гараагүй байгааг илэрхийлж болно. Тэгэхээр жоохон сэтгэлийн шарахтай ч юм уу те. Үг хэлээрээ муудалцсан хүнтэй байгаа л тэрийг арай мартаагүй ч юм уу. Яг ийм тай сайхан байдал
яг одоогоор хараагүй л байгаа хүмүүс байгаа юм л да. За. Өөр юу? Үзүр юу хэлэх нь вэ? Ер нь бол ингээд яг орж ирж байгаа мессеж гэх юм бол хэрвээ ингээд хинэгэнтэй муудаад салсан тийм ээ. Ингээ асуудалтай байгаад одоогоор ганц би байгаа ч юм уу. Ингээд өөртөө цаг гаргахыг, өөрийгөө хайрлая. Өөртөөгөө хамт бай. Энэ хайранд яг одоогоор түр завсарлага авъя гэж бодож байгаа хүмүүс байгаа бол бас авсан хүмүүс байгаа бол магадгүй энэ их зөв байх гэж бодож байна. Тийм. Тэгэхээр өөртөө илүү цаг гаргаад өөрийгөө хайрлаад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэгээд явж байх юм бол мэдээч ирээдүйд олон сайхан боломж гарч ирнэ. Яагаад тэгэхээр угаасаа бүхэл зүйл одоо энерги дээр л тогтдог шүү дээ. Тэгэхээр эерэг энергитэй өөрийгөө хайрлаад явах юм бол өөртөө хайртай илүү сайн хүнийг татнаа л гэсэн үг шүү дээ. За, Queen of Cups. За, ер нь бол тийм ээ нүү. Энэ бол эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ? Хүнтэй тий хостойгоо асуудалтай байсан, нэгэнтэй таард өгөхгүй байсан, өөрийг чинь хайрлахгүй тий яг юм бүрэн бүтээн хайраар хайрлаагүй учраас юм маргаантай асуудал үүссэн ч юм уу тий сэтгэл чинь дүүрэхгүй байгаад одоогийн байдлаар бол хайр сэтгэл жоохон өргөшгүй байгааг л харуулж байна да. За энийг авахгүй. За. Three of Pentacles. За ер нь бол за миний ер нь мэдрэмжгүй нийлсэн юм шиг байна. Тэгэхээр өөртөөгөө л ажиллах юм байна. Одоогоор бол ингээд те хайр сэтгэлийн хувьд ямар вэ гэж асуухад бол ер нь бол өөртөө сайн төвлөрөө те өөртөөгөө ажиллаад ажил төрлөө хийгээд өөрийгөө сайжруулад ингээд явах нь одоогийн байдлаар бол уусаа ингэж явж байгаах. Тэгээд ер нь одоо ойрын ирээдүйд өөртөө анхаарал тийм байдалтай л байхыг хүзэр илэрхийлж байна. За тэгээд ирээдүйд за 23 сард хайр сэтгэлтэй очих уу гэдгийг асууад үгүй. За манай групп номер 1 маань харин ирээдүйд хайр сэтгэлтэй очих уу? Харин ирээдүйд түүн тохирох хайр сэтгэлийн харилцаа байна уу? Үзэр минь хэлж өгөөрэй. За the moon нэ. За moon эсрэг хараад гараад ирлээ. Тэгэхээр ер нь бол юм ганцаардмал зүйл нь бол ойрын ирээдүйд арилах юм байна. Угаасаа энэ жоохон ганцаардмал мэдрэмжтэй байгаа юм шиг байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ийм illusion одоо юу гэдэг ийм ганцаардал тэгэл жоохон сэтгэлийн те зовлон шаналл энэ бүхнээс гарнаа гэж байна. 23 сард бол за ийм гоё хүзэр хэрэгтлээ. Nine of Pentacles. За ер нь бол Hermit. За. Тэгэхээр юм байна. Угаасаа удахгүй ер нь бол усан бүхэн чинь ирнэ. Тэгээд Hermit эргээд харсан байна. Тэгэхээр ганцаардлаас бол ялцчгүй гарах юм байна. Тэгээ 23 сартаа өсөн бүхэн чинь ирэх болно. Тэгэхээр чи яг юу хүсэж байна тийм ээ энэ хайр сэтгэлд юу хүсэж байна? Тэр бүгд чинь чамд удахгүй ирнэ гэсэн мессеж гарч ирлээ. Тэгээ баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу манай 2 дугаар группийнхээ. За тэгээ та бүхэн энэ Eight of Pentacles гэсэн хөзрийг сонгосон байна. За Eight of Pentacles гэдэг хөзөр чинь угаасаа юм
юу гэдэг вэ? Одоо энэ зурган дээрээс харж байгаачлан ингээд хөдөлмөрлөөд те ингээд цэцгийг хуслаад тэгээд тухайн цэцгийн гоё томоор ингээд гоё дэлбэлж ургаж аваад тэгээд хөдөлмөрлөл үр шимийн хүртнэл гэсэн юм гоё утгатай. Тэгэхээр энэ хайр сэтгэлээр яаж холбогдож байна вэ гэхээр та бүхний хувьд ингээ хайр сэтгэлдээ маш их тийм сэтгэл цаг заваа зарцуулдаг, тухайн үнийгээ сайн сайхан байлгах гэж хичээдэг. Тэгээд тэр хэрээрээ тухайн хайр нь илүү ингэж өсч хөгжөөж хамтдаа жаргалтай байдаг. Ийм хүмүүсийн энерги бол орж ирж байна. Тэгэхээр та бүхэн маань маш им хөдөлмөрч сайхан сэтгэлтэй бусдад цаг заваа зарцуулдаг тийм хүмүүсээ гэж ойлгож байна. Тэгээд аметист чулуун маань болохоор угаасаа сэтгэл юм тайван одоо юм урах бухимдалгүй, гуниг готролгүй, сэтгэл төгшрөлтийг арилгаад цэвэр тунгалаг сэтгүүтэй байхад юу нь бол тусалт юм билээ. Тэгэхээр та бүхэн маань юм тайван түлхүүн бас тиймэрхүү хүмүүс байх хандлагатай гэж бодож байна. За тэгээд харин уншлагт нь орё. За манай 2 дугаар группийн хайр дурлал одоогоор ямар байгаа вэ гэдгийг үзье. Манай 2 дугаар группийн хайр дурлалыг үзэж өгөөч. 2 дугаар группийн хайр дурлал одоогоор ямар байгаа вэ? 2 дугаар группийн маань хайр дурлал. За page of swords гараад ирлээ. За temperance үзэр. За одоогоор жоохон тэнцвэргүй байгаа юм уу? Ямар нэг юм ингээд илдэг өргөцсөн байгаа байхгүй page of swords. Гэт ямар нэг юм тулаанд бэлэн юм шигтэй жоохон тэнцвэргүй, сэтгэл санаа жоохон тэнцвэргүй. Ямар нэгэн зүйл бэлэн бэлтгэлтэй байна. За тэгсэн чинь Knight of Cups гараад ирлээ. Хайр сэтгэлийн амьдрал нь ямар байгаа вэ? За хэлж өгөөрэй. Six of Wands. За Page of Cups. За 2 дугаар групп юм маань. Харин уншлаа. За Ace of Pentacles. Одоогийн хайр дурлалын амьдрал ямар байна вэ гэдэг байгаа шүү дээ. Ер нь хайр дурлалын амьдрал нь тийм ээ ямар байгаа вэ? Tree of Swords. За. Ямар ч тач та бүхэнд маань им хайртай хүн байна. Магадгүй миний ойлгосноор бол маш их хайртай хүн бол та нарт байна. Гэтэ тэр хүн нь ингээд яг юм хаан биш тийм ээ. Гээ Төлөвбаатар байгаа байхгүй юу? Одоо юм хайр сэтгэл нь байгаа мөртлөө яг ингээд энэ Ace of Pentacles эргээд тарцсан байна гэхээр яг юм амьдрал болоогүй байгаа гэсэн үг одоо тий хайртай боловч яг үерхийггүй ч юм уу. Яг тэгж бол бууж ирээд байна. Тэгээ та бүхэн маань энэ хүнийг огт тавьж явуулахыг хүсэхгүй байна. Сэтгэл санаа тэнцвэргүй байна. Яхаа мэдгүй. Тэгтээ ер нь бол маш их хайртай байна. Тэгэж бол харагдаж байна. Яг ингээд шинээр хайр одоо
тэр хүнтэйгээ шинэ харилцаа эхлүүлэх гэхээр нэг л болж өгөхгүй байгаа ч юм уу те. Тэр хүн чинь яг ингээд одоо тийм үерхэд гэрлээд ингээд дараагийн ингээд шатанд гарах гэхээр шинэ эхлэл байхгүй. Нөгөө сэтгэл нь агаад нөхцөл байдал нь болдоггүй ч юм уу те. Тийм хүмүүс бас байж магадгүй харагдчихээн. Тэгээ та бүхэн маань тавьж явуулахыг хүсэхгүй байгаа. Амьдрал ингээд тэнцвэргүй байна. Яг ингээд хаашаач эргэж мэдхээр те ингээд нэг юм барьцгүй. Яг л нэг тийм харилцаа байгаа байхгүй нөө situationship гэдэг шиг нэг тийм харилцаанд бол ингэж байгаа юм шиг бол надад харагдчихээн. Гэхдээ та бүхэн маань ингээд энэ сэтгэлийн шархайнаад тийм ээ. Одоо сэтгэл санаагаа тайван байлгаад энэ бүхнээс бас холдоод энэ сэтгэлийн шархай аних гээд хичээгээ явж байгаа бас гэж бол бас харагдчихээн. Ингээ мянган хайртай байлаа гэд одоо ирээдүггүй хайр хэмжээнд хэцүү байна. Тиймээс ингээ өөрийгөө бодё. Сэтгэл санаагаа ангаа энэ хайр дурлалыг энэ шархыг тгээгээ цаашдаа ингээд илүү сайн сайхан одоо хайр дурлал юу гэдгийг те заавал хайр дурлал гэхгүй те ийм хэцүү зүйлээс ингээд шархалсан байгаа бол ингээд 50 амгалан байя гэсэн бас хүсэлтэй байгаа хүмүүсээс байж магадгүй. Надад тэгж харагдлаа. Тэгээд угаасаа аливаа харилцаанд ингээд хин нэгэн тайртай агаад эхэлж чадахгүй байна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгээд тэгсэн ч гэсэн ингээд сэтгэлийн шархаа тавьж явуулаад ингээд илүү сайхан зүйл рүү явж гинэ гэж бол харагдчихээн. Хажуугаа адармаатай харин харилцаа бол харагдчихээн. За тэгээд юу яа. За энэ 2 дугаар группийнхан маань ойрын 3 сарын хайрын амьдрал нь ямар байх вэ? Шинэ хайр ирж гин үү? 2 дугаар группийнхан маань шинэ хайртай болчихоо. Ойрын 3 сарын хайрын тэдүү фул за ямар гой хүзэр иргээвэ. Тийм гой ингээд ийм гой гэрэл ирээдүр явж штэ. Тэгээд энд шинэ эхлэл харагдчихээн. Тэгэхээр одоо энэ өнгөрсөн баларсан нэмээ энэ амьдрал болтоггүй энэ зүйлийг орхиснороо өөрөө ингээд сэтгэлийн шархаа ханаад илүү сайхан гэрэл гээгэрүү ингээд тэмүүлээд ингээд өнгөрснийг марцснараа чамд маш гоё тийм шинэ эхлэл ирж байна. Энэ угаасаа фул карт ч юм болохоор ингээд одоо яг үндсэн картн дээр болохоор ингээд юм хумаа үүрцэн заяа. Ингээд шинэ одоо хаашаа ч юм бэ ингээд гоё шинэ надал явдал гарч байгаа хүнийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр илүү сайхан эхлэл чамд ирнэ гэсэн үг энэ 3 сар. Ирэх 3 сар. Жаргалтай сайхан ирээдүй ирнэ. Энд чинь угаасаа хүзрийн эхлэл карт гэдэг байхгүй юу? Тэгэхээр бүршившин эхлэл ирнэ. Өнгөрсөн хайр дурлалаа би бол мартаарай. За Knight of Pentacles гараад ирлээ. Тэгэхээр ингээд одоо жинхэнэ юм юу хайр ирж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг юм бодтой ажил хэрэг амьдрал болох үед ийм гоё хайр ирнэ. Ийм гоё шинэ эхлэл ирээд чи ингээд шинэ эхлэлээрээ ингээд ганцаараа сайхан ингээд явж итэл чамд гоё юм амьдрал болох ийм тулахтай, дүшигтэй тиймээ ингээд хаашаа чамаагүй явчихгүй хайртай гэл юу ч чиний төлөө хийдэггүй тийм хүн биш. Чиний төлөө бүгдийг хийдэг. Ингээд ийм гоё найдаж болох үед тийм эрэгтэй хүн харагдаж байна. Одоо эрэгтэй хүн үзчихвэл тийм чамд эмэгтэй хүн нэ гэсэн ирээдүйтэй хайр дурлал ирэх юм байна. Тэгэхээр энэ маш гоё уншлага болж байна гэж бодож байна. За сүлийн хүзэр маань юу гэхээр хэлж байна вэ? За Ten of Cups ирчихлээ. Тэгээ за энийг тайлбарлуулчихъя. Энэ зүйл зүгээр гарч ирж бас байж болно.
Тэг ингээд эргээд ингээд хараад ирэх юм бол ийм гоё ингээд Ten of Cups буюу ингээд маш тийм гоё сайхан хайрын хүзэр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд эргээд гараад ирж юм гэхээр миний бодлоор заяа. Зүгээр энэ мэдрэмжээр ингээд бодох юм бол хэрвээ чи энд байгаа энэ амьдрал болохгүй байгаа хүнийг угаасаа явуулчихгүй байвал тэгээ зууралтаад ийм гоё хүн гарч ирчээд байхад чи ингээд өнгөрсөн энэ сэтгэл санааны тэ энэ шархнаасаа салждахгүй байвал одоо энэ гоё хүнтэйгээ ийм гоё сайхан хайрыг бүтээж чадахгүй байж магадгүй шүү гэд ийм хүзэр бас чамд анхааруулга өгч магадгүй. Тэгэхээр чи ингээд ийм гоё шинэ эхлэл ирж байгаа юм чинь өнгөрснийг мартаад шинэ хүнтэйгээ уулзраад тэгээд ийм гоё бүрэн бүтэн хайраар дүүрэн тийм ээ ийм гоё хайрыг бүтээж чаднаа гэж аль би харж байна. За тэгээ энэ хүзрийг дахиад тодруулаад үзье. Илүү сайхан ирээдүй хутаасай л гэж хүсэж байна. Яагаад энэ хүзэр ирсэн юм болов? За Eight of Pentacles гараад ирлээ. Нөгөө түрүүний анхны хүзэр маань штэ тий. Тэгэхээр ингээд та нар угаасаа ийм хөрхөн юу хүмүүс байгаа штэ ийм ингээд ууслаад цэцгээ ургуулад ингээ хөдөлмөрж үр шимийг нүддэг ийм гоё бүтээлч одоо тий хайранд бүхнээ зориулдаг ийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм гоё сайхан хайрыг одоо бүтээя ийм шинэ гарч ирж байгаа хүнтэйгээ тий ингээд бүтээя гэх юм бол дахиад л өөрийнхөө тэр үнц мөн чанараараа ингээд бусдыг тий тэр хайртай хүнээ маш сайн хайрлаад халамжлаад үр шимээ ингээ хүртэх юм бол ийм гоё сайхан Ten of Cups буюу бүр ингээд хайраар дүүрэн бүр ингээд тулцсан нэг нэгэндээ хайртай нэг нэгээ хизээч орохгүй ийм сайхан хайр бол удахгүй ирэх нэ. Тэгэхээр өстой гоё сайхан ирээдүй чамайг хүлээж ийн гэж хэлэх юм байна. За тэгээд баярлалаа. Шинэ хайранд амжилт хүсье. Бай бай. За сайн байцгаана уу? Манай 3 дугаар группийнхан маань та бүхэн маань 8-ийн аяыг сонгосон байна. Тэгээд бас цэцрийн нэгсэн чулууг сонгожээ. За тэгээд манай 3 дугаар группийн маань нэрийг болохоор 8 аяг чинь болохоор ер нь бол өнгөрсөн зүйлээс одоо чөлөөлөгдөж тэ шинэ боломж шинэ зүйлийг эрэлхийлж байгаа хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань магадгүй өнгөрсөнд ямар нэгэн байдлаар чинь хайр сэтгэлийн уншлах учраас өнгөрсөнд ямар нэгэн мэдлээс сэтгэлийн шарх авсан эсвэл уйдсан тийм ээ ийм хүмүүс агааж магадгүй. Тэгээд тийм болохоор гоё шинэ боломж, шинэ хайр, шинэ зүйлсийг илэрхийлж байгаа тийм хүмүүсээс байж магадгүй. За тэгээд цэцрийн чулуу маань угаасаа урам зоригтой байдлыг өгдөг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань шинэ боломжийг өөртөө урин дуудаж урам зоригтойгоор шинээр урагшилж байгаа тийм бодолтой байгаа тийм энергитэй хүмүүс байгаа гэж бол харж байна. За тийг уншлахтаа орё. За 3 дугаар группийн маань хайр дурлалын амьдрал нь ямар байна вэ? Харъя. За би өмнөх 2 групп дээр болохоор хайр дурлалынхаа ерөнхий байдлыг хараад тэгээд ирээдүйн 3 сарынхаа нас төлөвийг харж өгсөн. За манай 3 дугаар группийн маань одоогийн хайр дурлалын амьдрал ямар байна вэ? Хэлж өгөөч. 3 дугаар группийн маань одоогийн хайр дурлалын амьдрал ямар байна вэ? Юм шидэж гарч ирж байна. За, Eight of Pentacles гараад ирлээ. Энэ үзэр бараг гурван дээр нь гарч ирлээ. Гүйлээ. За. Энэ нас үзэр маань гарч ирсэн. Six of Wands. Ялалт амжилт байна гэж байна.
Seven of Cups. Wow. Одоогор айгу гоё утгатай, гоё үзэрнүүд гарч ирлээ. Тэгэхээр манай 3 дугаар группийн маань хүмүүс сайхан энергитэй, сайхан байгаа л юм шиг байна. За, Two of Wands сэргэж гарч ирсэн. За, ерөнхий нэрх нь хайр сэтгэлийн ерөнхий нэрх нь ямар байгаа вэ? Хайр сэтгэл. За, wow. Ten of Pentacles. Wow. Ер нь бол амжилт те ийм үр дүн, аз жаргалтай happy family. Тэгэл ийм гоё олон сонголт те. Огт эргэлзэхгүй байна. Тэгснэ товсуур сард ирлээ. За. Гуртар группны хайр төрлийн ямар Page of Cups. Ten of Cups. Wow. За, so far so good. Энэ бодлын айдастэй эргэлзээ энэ бүхнээсээ ер нь бол гараад ингээд хөдөлмөрсөн тэр харилцаа те энэ хайрын харилцаа гэдэм үү юу гэдэг тэр одоо хайр сэтгэлийн харилцаа чинь үр шимээ өгөөд амжилт ялалт авчирнаа. Чиний ингээд хүссэн болгоом чинь ингээд уртчин байна. Хайраар дүүрэн, эд баялгаар дүүрэн, тийм сайхан амьдралаар ер нь бол амьдарч байгаа харагдаж байна. Ямар нэг мэдлэр хайртай үнийг үзүүлж болно шүү дээ. Тэгэхээр миний бодлоор одоо хүзрүүдэд харах юм бол та хоёр бол яг ийм төгс тохирсон асуудал байна л гэж харж байна. Урт хугацаанд бол та хоёр гэр бүл болохоор те гээд маш сайн одоо та хоёр нэг нэгийг ингээ хайраар урслаад те ингээд хүссэн бүгдийг нь цэтлаараа хийж өгөөд нэг нэгээ дэмжээд урамшуулад ингээ явах юм бол та хоёрын амьдралд амжилт байна. Зөндөө гой сонголтууд байна. Одоо юу гэдэг гэрлээд гадагшаа уух эсвэл тэгээд одоо шинэ байртай болох ингээд бүх зүйл чинь нээлттэй. Тэгэл өөрөөсөө өөрийгөө ингээд бодолтой хорихгүй, эргэлзэхгүй яг ингээд чин сэтгэлээсээ энэ хайртай хүндээ сэтгэлээ зориулаад те гээд энэ одоо байгаа юм гоё хайртай хүндээ эргэлзэхгүй ингээ явж чадах юм бол хайраа яг бүрэн зориулж чадвал маш гоё ирээдүй хүлээж ийн л гэж харж байна. Тэгэхээр та бүхэн маань маш сайхан хайртай очирсан байна гэж бол харахаарай. Тэгэхээр битгий эргэлзээрээ гэж магадгүй үзэр маань хэлүүлж байгаа. За 23 сарын ирээдүйг харж өгье. Доор ер нь бол угаасаа зөв хүнээ алдсан ингээд хичээгээд сайн сайхан явах юм бол та хоёрт ирээдүй маш сайхан харагдаж байна. King of Wands. Wow. Айгуу тийм гал цогтой, урам зоригтой. Сайн хүн байгаа. Одоо хостой хүн байх юм бол та хоёр ингээд урагшлаад ингээд явах юм бол энэ хүн чинь ингээд улам одоо хүчтэй, мундаг, амбицтай им сайн одоо чамайг дэмждэг урам зоригтой тийм сайн хүн байхаар харагдаж байна.
хайртай байгаа хүн нь хайраар дүүрэн гал энергитэй хүн бол харагдаж байна. Одоо ингээ хамт байгаа хүн бол тийм хүн байгаах. Хэрвээ хосгүй тийм хүн байгаа л хос нь яг ийм гоё хүн ирээдүйд гарч ирнэ гэж бол харагдаж байна. За Page of Wands. За эцсийн гоё хөзрийн татъя. Four of Pentacles. Нэг жоохон харддаг гэж магадгүй. Зүгээр яг тийм нэр гарч гээд харагдлаа л та. Нэгэндээ хэд харам гээд маш гал цогтой тийм асуудал гэж магадгүй. Тэгээ жоохон хоорондоо муучих гэж идэг юм уу те. Тэгэхээр ингээд тэгж болохгүй. Битгий тэгэрэй л гэж хэлэхээр байна. Бас сайхан хайр байна. Тэгээд нэгэн дээр хөвчлөг болоход Nine of Pentacles. За. Өсөн бүхэн чинь өөр нь бол биелэхэд ингээд боддоор ингээд бодит биелээ болоход маш ойрхон байна. Ер нь өсөн бүхний ахвар байна, ялалт амжилт ойрхон байна. Эд баялаг, аз жаргал, хайр энэ бүхнээр дүүрэн байна гэж бол харагдаж байна. Тэгээд харьцагдлын асуудалд бол нэг хэд харамлахгүй, хардахгүй тийм л ах юм бол ингээд одоо угаасаа энэ үзүр байгаа шүү дээ. Ингээ оюун бодлоор өөрийгөө ингээ хаацсан те. Ямар нэгэн байдлаар харьцан хүнээ харддаг ч юм уу ингээд өөртөө ингээд хан үсгээд нөгөө хүн маань юу хийж хаал яаж авал гэж харддаг ч юм уу. Тийм амир хит харан байж магадгүй. Тэр зангаал засах хэрэгтэй энэ да. Угаасаа одоо ийм сайхан хайрыг алдчихгүй гэж айдаг ч юм уу. Тэгж бодно л тоо битгий тэгэрээ өөртөө итгэлтэй байгаарэ. За тэгээ уншлаганд таалагдсан бол та бүхэн лайк дараарай. Баярлалаа. Баяртай.